Ноор гөгцсөний төтгөөр оны 101 сарын 1 өдөр их тамирын хойгоор гарсан замаар 30 орчим насны хар хүн илээд ачаатай морин тэрэг хөдлөөд явж байлаа. Нар салгин гандаж хэр хөлсөн нэвтэрч урагдсан дээлээ 9 өнгийн юмар нөксөн болохоор ямар эдэр хийсэн мэдэгдэх аргагүй байжээ. Ханхар дөр үлжин мөрөндөө утаа болсон захиур буу хөндлөн үрж дайхэрсэн бүдүүн хар гизгээ дараасан хуучин хөх ямбуу алчвараар шуужээ. Шороонд буурлуулсан өтгөн хар хөмсгөн доорох том гэгчийн дүрлгэрнүүд нь удаан завчилж хөлс даварлсан хүрэн нүрэнд нь урд замын алчаал илэрч гүн бодол давтагдан хүрлийхийг харуул ядарсан буюу ууралсан аль нь болох нь мэдэгдэмгүй ажээ. Энэ хүн дахин эргэж харан заримдаа зогсон ачаага засан явсаар оройноор уулын толгой шүргэх үед замаас гарч голын эрэг чиглэлээ. Ингээд ногоон зүлгэн дээр очиод бууга эвтэйхэн гэгчийг авч шиiрлэн тавиад тэргэн болгож морой чөдөрлөн тавилаа. Тэрэгнийхээ сүдэр тавтай завлан суугаад өврөөсөө мод толгой гаргаж тамхиар татаж удааг нь алгуурхан үлэн гаргах зур ногооны үзүүр эмрэн оролдоно. Энэ хүнийг Эрдэнэ гэдэг засаг тааны хошууны олонгуу дотгийн хүн уулаас эцгээс ахдуу хоёул бөгөөд багада өнчрөн айл дамжин зарагдаж бор хоног өнгөрүүлэн явжээ. Дүүн төмөргөгч хүн бий. 16 наснда шилийн сайн эрчүүттэй нэлж удалгүй эрмэг цориг эр чадал ухаан санаагаар гайхагдан засаг тааны захиур төмөргөж алдаршин галах дөрвөн аймаг шав тавьд домог мэт яригддаг болжээ. Өнөөгөөс 3 жилийн өмнө төмөр ахында гүн шүн үл таних 2 хүний хамт ирж уулзаад үр шүн салахын үед явжээ. Тэгтээ цоохор юм бу Оросын цагаан хааны цөлхөө 30-ийн хамт өгсөн байна. Түүнээс хойш ахтуу 2 учраагүй зөвхөн л сургаар амьд мэндэ мэдэлцэж байжээ. Харин сүүлийн жил гарын дотор Эрдэнэ дүүгийнхээ тухай ямар ч сураг сонссонгүй. Эрдэнэ өөрийн хувьд гэвэл багада доноо тажийн хон хариулж хурдан морийг унаж байхдаа хүү чулууны бичиг заалгахын далмаар бичиг сурч уулаас ухаан сэргэлэн болохоор оюун дүлхүр цаасан шувуу 3 улсын бичиг алтан давчоос эхлэн олдсон юм бүхнийг уншин гуйсан хүнд өргөдөл захаа бичиж удалгүй бичээч Эрдэнэ гэж нутагт тан алдаршжээ. 18 наснда нутгийн долгор гэдэг бүсгүйтэй дэр нийлүүлсэн гэр барьж амьдрал бас 10 царлаг 2-3 унах морь хэдэн хонтой болжээ. Эрдэнэ бусад хүн шиг зовгтон зовж өлсөختөн өлсөж баярлахтан баярлаад хорсохтон хорсоод амьдрч болох ажээ. Гэтэл шинээр ширээ залгасан засаг хан гомбч овын зан авир ширүүн ард олныг зовоох нь хэр хэмжээнээс илэрхэд чуулган дарга Монгол манд 6-ыг дамжин заргалдав. Гэвч ноёнтой өшөөтэй болохонгүй. Нохойтой өшөөтэй хормоогүй гэдэг дэмий үгш болохоор гомбч ов хошууны хөрөнгөөр хөлөөн хүрэх газар бүхэнд хээл хагуул зодгож байгаад агаралцсан тэрсүүд албатыг улайстан Батгүнд орхилоо. Тэнд үс бөөсөнд баригдсан жил гаруй болж байтал Монгол улс манжаас тусгаарлан богдож явцсандаа ботогт төр шашныг хослуулан баригч наран гэрэл төмөн наст эзэн болоод өршөөл түгэж Эрдэнэ гиндагаас гарчээ. Батгүнд сууж байхдаа дүүтэй хамт говь мэрэгэн мангийн оюун сүргээс таслан хөөж зэзэн сартуулын хошуунд дамжуулж байсан нэг эртээ дайралтж төмрийн тухай өдий төдий домог шиг яриа сонслоо. Морины саныг харав таньдаг санаан сүү шиг чадал нь харах хул иршигдэ. 7 хоногийн үлийг дуулж байгаад давдаг. 70 өртөө газрыг дөрөөн дээрээ туулдаг эрг зэргээр төмрийг шагшин магтжээ. Эрднийг нутагтаа очихт нь хорссон хааны хавчлаг байж суухын аргагүй болохт нь албан дотор аль нэг өчүүхэн хөрөнгө хамж өгöd ганц морин тэргэнд юм ачиж богдод мөрөхөөр эхнэр хүүхдэд дагуулan хүрээний зүг зам хөөжээ. Эрдэнэ тамхи дахин шунаг сороод ирсэн зам руугаа харлаа. Тэртээ хөдлийн над руу орсон замаар хүүхэд эхнэр хоёр нь гэлтрэн алхасаар ирж явг харахад мод толгоон гартал нь түрүүлэн босож ачаага болгон яг л дээлжих нь төмөн нөхөөс олж удаан шарлсан дараасан жижиг майхна босгоод аргал хормоолж түн 3 том чулуу тулан галлаж цай чанлаа. Жалвчин тогоотой цайран буцлах үед эхнэр хүүхдэн чирлээ. Долгор замдаа төвсөн аргалаа асгаж хормоогоос игсрээд хөлөөжийн суулаа. Алсын аян
Замын шороо хурцсан наранд борлсон энэ нэмэгтэй царайнд алжаалын тэмдэг тодорхой авч ихийнхээ дуг сонссон ботгоны нүчиг тормолдсон болох хар нүдэнд нь залуугийн гал хөдөө талын бүсгийн гоо жавхлан тодорхой ажээ. Хөвмэн явж өгдөггүй шүүгээд хинэмсэглэхт нь жигдхэн бөгөөд дунд цагаан шүд ярилцлаа. Чим нь амарч үз. Би домбоо зайлаад цайгаан уудалж орхигээд Эрдэн тэргэн дээрээс гуйлан дом баваад жаргаж байгаа нарны гэрэлд гялтганан мэрэлцэх голын зүг явлаа. Доторхон огт нуухгүй гисэн мэт тунгалаг голын иргэн дээр явган суугаад домбоо зайлах зур. Ус харсан хүн уддаггүй гэж сонссон Эрдний сэтгэлд орж нүрээ угаагаад дотоод хормоогоор арчлаа. Босож шууд явсаар галын дэргэд ирээд овлзон буцаж байгаа цайнаас жижиг төмөр шанагаар хутгаж таашир хам гэж шивнэн баруун зүг өргснөө дахин хутгаж ганга дэлхий мингээд өмнө түнтгэр ногоон уулууд өргөлөө. Ол замд ядарсан 3 хүн ногоон зүлгэн дээр чанбунлуу суугаад өнөр нь ханхалсан замбаыг дүүрэн зурч бөөрн хилэн базаж хормоо дээр тавиад аяганда цай дөргиж аваад эдэж ууж байхдаа хормоогийн бүх зовлон гомортож өнгөрсөн ирээдүйн гонигт явдлын тухай огтхон чуудалгүй хөгжилтөн инээлдэж хөхрөлдөн ярьцгаалаа. Аваа богдын хүрээ хизээ орох вэ гэж Батыг асуухад Эрдэн зажилж байсан гурлаа залгиж хойноос нь цайгаан болгосноо. Удахгүй. Харин чи өнөөдрийн гişгээ хашигчаад байвал хүрээ улам холдон шүү гэлээ. Би явъя гэдэл байхад энэ хөл чинь ядраад болохгүй юм гэж Бат гомдолтой хэлгээд эцэг их хоёр нь хүүгээ хөөрдөн инээлээ. Баруун гарт өнгөрдөг том чулуу нөгөө тайхар чулуу гэдэг нь мөн үү гэж долгор асуулаа. Мөн хавраг чүү эгийн давааны цаана байдаг могоон зам гихч харагдсанаас эхлэн тайхар чулууны тухай домгийг ихнэр хүүхдээ ярьж Эрдэн ярьж өгдөг үлээ. Гайхамшигт гэгэний ичэдэнд биширсэн долгор тэр мундаг чулууны хойгор гарахтаа 3 халуун амиа даатхан хэдэн удаа сунаж мөргөжээ. Ээжээ та хэнд мөргөж байгаа юм бэ гэж дэрэгдэн зогсож байсан Бат асуулаа. Зай гэгэнд мөргөж байна хүмүн гэж эхэн шивнэн хариуллаа. Юу гэж мөргөж байгаа юм бэ? Бид 3-т буян заяа хайрлаач гэж мөргөж байна гэж ээж нь хэллээ. Надад мөсөн чихэр гуугаарай ээжээ. Миний хүү өөрөө мөрг. Бат сөхрөн сууж хэд дахин мөргөхдөө аманда гэгээ минь надад мөсөн чихэр хайрлаач гэж торжигнууллаа. Өнгөрсөн жил доноо тайжийн хурдан хэрэг наадам дунаж төрүүлээд ирэхэд нь тайжийн авгаа жижигхэн мөсөн чихэр өгч түүнээс хойш ертөнцийн хамгийн сайхан юм бол мөсөн чихэр гэж Бат боддог болсон ажээ. Ингэж их хүү хоёр талын дунд байгалийн гайхамшигт хүчээр сүндэрлэн болсон тайхар чулууг бишрэн өнгөрсөн юм. Аваа та тэр чулууг орхимжоор осорлож үүрээд явж чадах уу гэж Батыг асуухад эцэг нь өхөөрдөн нэмсгэлснээ толгойг нээж аав нь төрийн хар хүн болохоор орхимж байхгүй. Бас тэгээд зай банд шиг тийм ичиж байхгүй гэлээ. Бат бодолцгийн баахан суусна аваа ичид гэж юу байдаг юм бэ гэж асуугаад эцгийнхээ нүрлүү нүдэ завшлан харлаа. Ичид гэж юу? Үлэмж чадaltaй юм байдаг. Ичидтэй хүн бол гээд нүдэ анснаа ингэх зурал бид 3-ыг богдын хүрээ хүргэж орхино гэж Эрдэн хэллээ. Та ичидтэй болохгүй яасан юм бэ? Ичидтэн байсан бол ядрахгүй нүдэ ингээд л. Бат нүдэ тас аниж үнэхээр нисэж яваа юм шиг гараа сарвалзуулан хэсэг байснаа хөл ядрахгүй хүрээ орчихын шүү дээ. Тийм ээжээгээд гомдолтой нэмсгэллээ. Аавд нь зав болоогүй юм гээд Эрдэн хүүгийнхээ нар тоос нөрцөн толгойг үнэрлээ. Бат байн яагаад гэж асуугаад эцэг их нь хүүгийнхэн гин цагаан ярианд баясан инээж та болсон уранхай майхны дэрэгдээс баяр цэнгэлийн хөгжилтөд цуурайтан шууган урсаж байгаа тамирын голын чимээнд өчүүхөнч гисэн ханд болж байлаа. Үн жаргалын төлөө төрдөг болохоор ямар ч хэцүү бэрх амьдрал гашуун зовлон баясах сэтгэл жаргалын эрэмгэллийг нь ширгэн хатааж чаддаггүй. Энэ ч учраас хатуу амьдрал нүсэр зам энэ гурвын баясан цэнгэх сэтгэл хомс хүмсэдэд залуугийн цаг харийн галаар ядарлаа умартан амарч вахт нь ориглон гарах бяцхан зовлон авирч өгөхийг мэдэхгүй дүнгэр ярилцсан хөгжиж байтал өчийн бүрхий дуусаж үнэн харанхуй хэлэхэд тэнгэр түг бумн од гялалзан харагданаа.
Тамирын хөндөй дагаж яруухан үнэр ханхилсан сэрүүн салхи сэвэлзнэ. Эрдэнэ морио авчирч урд дээсээр аргамжаад нутгийн зүг хар зогсноо. Таашир хам минь тарлан хайрхан минь ата таван тэнгэр минь ачид гом минь гэж алгаа хэлхэндээ тэврэн шивгэн залбираад майхан доорж удалгүй 3 цагаагчин гүн ойрондоо зохигдөн унтжээ. Өөр шөнийн завсраар эрдэнэ босож дээлээ нөмгөн өмөрч гараад харуул аргамжаатай морин алга болсон байхад гүйн очил чөдөр нь аргамжаатайгаа байлаа. Эрдэнэ цааш харах гэтэл өмнөх хар хул томорсоор ойртоод ирэх шиг болоход гидэргэ хоёр алхав. Эсэг гөлрөн зогсноо хүн дээрээ шархацсан хүн эдсийн хүчээ шавхан алхаж байгаа юм шиг хид алхаж харж шиг нэвтэн орсон гурамсан чөдрийг натгаж дэртээ баруунаа барантан харагдах улсын дээгүр ширтэн таашир хам минь ата таван тэнгэр минь гомд минь харахгүй яагаавдаа гэж шивгэнлээ. Эрднийг босоод гарахад сэрсэн долгор орж ирэхэд өндийч. Тэнгэр сайхан байна уу гэж асуулаа. Эрдэнэ майхны үдэн дуугүй зогсож байснаа аргамч өдрөө майхны хаяар өвшөдөж хулгай аваад явчихчээ гэж хариуллаа. Юу? Ориг минь үү гэж хашгираад долгор босхийн харайлаа. Тийм ээ гэд Эрдэнэ дэвсэж унтсан өнгөгийн гуцсан дээрээ суулаа. Одоо яадаг вүлээ? Хүний газар хүний нутагт гахаа явхан хайчих билээ хэмээн долгор уйлахад нулимс сацрыг нь даган урслаа. Энэ майханд орсон зовлон надад бадгүй гэсэн юм шиг тамирын гол жигдхэн шүү гэж дорн зүгээс улан томорч байгаа үүрийн гэгээ нойрсон ертөнцид шинэ өдөр мэндэлснийг баяртай тунхаглаж байлаа. Ойлаад юу хийх вдэ хэрэггүй. За тэгээд долгор руу харж инээмсэглэх гээд шатсангүй. Амн мөрөлдсөн өтгөн харамсгэн татгалцсанд мод толгууган авч тамхиа нэрээд хэд дахин угсарч татлаа. Одоо яах вэ гэдэг мухар сохор асуудал Эрдэнэ сэтгэл дорж хоолойд нь тайглан нүд нь байн харанхуйлж байлаа. Тэгээд уйлж байгаа долгор руу нүдний булангаар харснаа бүсээн бүслээд дахин эндээс босохгүй гэсэн бодолтой тавтаа завилцуулаа. Зааггүй явгарсан болохоос үгсэн биш. Цай чана жууцгай. Амьд хүн аргатай аргалын гал цогтоодоо гэж зуусан шүднийхэн завсраар шивгэн хэллээ. Эрдний шанаан зангирсан давирч нүд нь өмнөх газар саллалгүй ширтэн уй хамар намаар нь цэнхруута бөрглөн байхад долгор хэд дахин юм хэлэх гэснээ болж гадагш гарлаа. Дорн дуулын оргоос цацарч байгаа нарны гэрэлдэш хээгдсэн тамирын хөндөй бөөн гялалцсан хар толб намрын хамхуулч шиг өнгөрн тоглож байлаа. Гал түлж байхдаа долгор гомб минь таашир минь гэж дахин шивгэн авч гомб таашир хоёроос чухам юу гож байгаагаа өөрөө ч мэдэхгүй байлаа.